ээж юу ээдэн? Яг зүгээр сухаар нэг юм ижсэн да. Гэтэ наад чи материал нь ямар вэ? Мэдгүй оёход их л гоё юм байна. Тийм үү. Чухам одоо За юу гэж хийгээд тавьчихсан шүү. Блог чи хийгээд тавьчихсан шүү. Блог чи хийгээд тавьчихсан. Та тэгээд штэ заяа. Тэр доор нь коммент энэ бичсэн юм дээр лайк мак зүрх мөрөхөд дараарай за. хин Үгүй та заа штэ өөрхийн дарах. Би зааж үгүй заяа. яасан. Учир нь олохгүй хачин чи юм хийгээд юу яриад байна. Ээж өрөөгөө янзлаад байх чинь өрөөгөө танилцуулах чинь та. Охины мэн засаж өгсөн надад зориулж гаргаж өгсөн. Энэ өрөөнд би хэдэн сар амьдарч байна. Өөрийнхөө гэр шиг л сайхан тогтоод байна. За тэгээд өвлийн застаа мөстэй гадагшаа гарах боломж муутай өдрүүдэд бас жаахан янз бүрийн юм хобби сонирхлын дагуу жаахан юм оролдож байлаа. Тэгээд энэ жилийн үйл миний хийсэн юм би чинь 11 сард нэг юм хийлээ. Аялаа. За Өөдөж болчиход суухаар гэдэг хэдэн зурагтай ирсэн юм уу би. мөнгөний мод үсттэй. Тий. Нэг юм мөнгөний мод аялаа 11 сард. За За хоёр мөнгөний мод эзэнтэй болчихно уу? эзэнтэй болцсон. Биний чинь одоо энэ зээ охиндоо энэ жил миний зээ охин Ослоод нэг сургууль төгсөж байгаа. Тэгээд сургууль төгсөж байгаа гэд би төгсөлтийнх нь бэлгийн дэх гэж энийг ойлаа. Вай. За би зээ охиныхын төгсөлтөөр бэлгийн дэх гэж энэ эднэрийг ойсон. Ачин л юм. Ээж тэгтээ хаяа нэг жоохон гэтрүүлж хараа мараагаа яадаг тал биш үү те. Би миний хараа муудаж байна. Одоо би дахиж энийг хийх боломж ер нь муутай болох шийдтэй. За дараа нь би нэг 12 сар 1 сард ч юм уу та. 1 сар 2 сард юм. Миний нэг том зээ охин хятадд бас сурд юм аа. Хятад хэлний мэрэгчлэр. За тэр маань энэ жил бас төгснө. Тэр охиндоо биелэг болох гэж би нэг Баашингийн байгалийн зураг аялаа. Бас төгсөлтөөр нь бэлгийн төх гэж тий. Тэгээ энэ хоёр зээ охин чинь миний над дээр өсөж хүмүүцсэн л улсуудтай. Тэгээ хоёр охиндоо юм өгөх гэж бэлгэлээ. Ээж энэ чинь та надад хэдэн жилийн өмнө байж гисэн бэлээ? Дийтлээ. Энэ чинь би одоо баг 10 жилийн өмнө ойсон үстэй. Тий, наашаа Норвегт ирэх чинь. Энийг ойж өгч бэлгэнд өгөөд. Тэгээ. Энэ яг хэл бэлэгтэй дэмбэрэлтэй л гэж нөө зураг өгдөг үнэн сайхан тайлбар хийсэн. Би тэгээд бэлэгшээгээд хүнд оромгэр шиг хэрэг хаа явсан газар амьдарч байгаа газар гэр ором шиг хэрэгтэй юм байхгүй те. Тэгээ минийхөө хүний нутагт очиод амьдрах сайхан орон байр байшинтай болоорой гэж бэлэгдэж өгсөн. Ойж өгсөн юм би. Тэгээд тэрний дагуу сайхан бүтэмжтэй. Тэр сайхан байшинтай байртай гэр оронтой. Бас энийг ойсон биз дээ. Тий. Алам. Энэ жимснүүд галтгооны өрөөнд байх зориулттай юм гинлээ. Энэ бялхам гэдэг утгатай л зураг юм гинлээ. Бэлэг элбэг дэлбэг идэж явах юм. За энийг чи одоо юу гэлээ та? Мекэд лөө. Энэ чинь би тэр эдний охинд тэр зээ охинтой ойж өгсөн. За нэмэгтэй хүндлэх ээлтэл тийм бэлэг дэмбэрэлтэй л зураг юм гэсэн би хатгаж өгсөн юм уу? За таны хөдөлмөрийн баг зэвсэгч юу вэ? За энд чинь ер нь их боловсронгуй их гоё юм байт юм байна өө. Эмэгтэй хүний зүүцний
хайрцаг гэдэг чинь энэ дотор дутуу юм байхгүй юм байна. Ерөөсөө бүх л хэрэгцээний бүх ноембрын бүх өнгийн ойр зүрийн утаснууд зүүнүүд тэгэл энэ утаснууд их чинь ноосон, мянцсан бүх төрлийн утасны энэ өнөө хатгуурын зүүнүүд за тэгэл бүдүүн нарын зүүнүүд хайрцагтай Бүх юм зүүнүүд байна тий. бүх л юм байт юм. Энэ хараа ингээд энэ өнөө тууцан хэрэглээний юм тууцан юу тэгэл энэ парла наалт өнөө нэг юу энэ өнөө юу ханзлахад юм хүм ханзалж байхад хэрэгтэй юм байна. Энэ хавчхад хэрэгтэй юм байна. За тэгэл гих мэтчлэн энэ өнөө энэ наалт ийм наалт хүртэл дотор нь байд юм байна. Ойр зүрийн хэрэг. Энэ чинь нөгөө угсардаг тий. Тэгээ энэ чинь энэ дотор ийм хайчтай. Энд үдэгчтэй. Тий. Энэ хайч нь энд их. Ингээд Ийм хайчтай. энийг ингэж дээр нь тавиад Тэгээд таглан. тэгээд тагалчдаг. Ийм ий зүрэн энэ За, энэ ийм гоё. За энийг Ойл юмны хэрэгсэл байд юм байна. энийг ээж олж өгөндөө. Тэгээд дэлгүүр байхгүй байгаа юм тий. Тий. Дараа нь хүүхдүүд надад шинэ жилээр бэлгэнд миний 200 охин хүү 2 бэлгэнд авч өгсөн юм. За наад Энэ хараа. Би тэр нөө юм ойж явахдаа л одоо жинхэнэ ёстой нөө нарийн хараа шаарддаг юм чинь тэгээ. ийшээ Хараа зогсдөө. мутаа чи яах вэ? Эний чи хүзүүндээ тогтчоод За. ингэж гэрлийн насаагаад. Энд чи дотор батарейтай. Хүзүүндээ тогтчоод хоёулангийн насаа бол хоёулангийн насаа. Нэгийн насааж хэрэглүүл яг ойж байгаа юмд тусгаад. Энэ 3 янзаар гэрлэн тусд юм байна лээ. Нэг нь тод, нэг нь ингээд жоохон саруулсан. За одоо тод. За энэ нь одоо За нэг нь авчихсан. Дахиад дараагийн 2. За тэгээ хоёулангийн насаач тий. тий. Тэгээд ийм эсвэл хоёулаа эсвэл нэг нэгээрээ ээлжлээд ингэж. Тэг ийм гоё. Нэр батарейтай. Энтэй ийм 2-3 батарей хийчдэг. Тий. Тэгээ энэ одоо энэ нарийн уур хийдэг. Заавал оёдлох юм байхгүй хад дарах марах хийдэг, барьдаг тийм хараан жоох юутэй ийм гэрэл шаардлагатай болсод их хэрэгтэй юм гээд. Ном уншихтаас хэрэглээд идэх. Тий, эн чинь ном уншихтаа хэрэглэнэ. iPad үзэхтэй хэрэглэнэ. За гэрэл тутсан болгонд л одоо жоохон харааны чадал хүрээгүй гэж одоо энэ гэрлийг л ашиглав. Би энийг их маш их олзуурхаж хоёр хүүхдээ их баярлаад байгаа. Ийм чухал. Одоо энэ хүнд зориулсан юм бид юм хийхэд ингээ бүрэн бололцоо боломжоор. За. За яах вэ шарга. За энэ 8 ширээсэн хатар мөлөө. 90-ээс хатгамлаа. Бас л энэ 7-8 жилийн Өмнө ойжсэн тий. Цонхны юу тусаад энэ аянгил авалгаа юм. Мэдээ наад зургнууд чинь бол дараа би тэр тогсон исэн. За тий энэ тогсч болохоор янзтай гоё. Манай гэрийг чиндэг. Тий. Энэ чинь бас нэлээл удаа исэн багтай та. Энийг бас л аваа хийх нэг байсан тоо. Яг сонирхолтой би бас их хурдан хийж исэн юм байна гэж одоо бодоод байгаа. Эхний хідэн энэ тооцсон хатан бол хэрэгсэн хатан бол эхний хідэн ойсон бүтээлүүдийг би эднийхийг энэ байшинд ороход чимэглэл болгож өгсөн юм оо. Бэлгэнд өгсөн. Байшингаа чимэглээрээ гэх. Би тэгтээ зарим нь худалж авсан биз дээ. Зарим нь худалдаж авсан. За ээж та энийг хамгийн анх хэдэн онд ирсэн байлаа? Эний чинь би одоо 10-11 жилийн өмнө анх л энэ нөө хэрэгсэн хатгамал гарч ирсэн. Гараад ихэлсэн. Тэр жил гэдэг чинь одоо 10 жилийн өмнө юм байна уу? 11 жилийн өмнө анх одоо ичсэн. Хэдэн сар байсан? Самбартай бар. За энийг ч яг нэг 14-5 хоног байсан бахоо их анхны юм. Тэр үед ч би ч бас нүдний хараач сайн байж, сонирхолж их өндөр байж тэгээ хурдан ойсон энийг бол. Тэр ч яг нориог үдтэй ойсон. Тий. За Тэгээд хэд хэдэн энийг тууцаар юм ойсон. хэд хэдэн хэрэгсэн хатгамал хийсний дараагаар бас энэ тууцан урлалыг сонирхоод. Энэ тэгтээ арай амар өнөө.
Гэхдээ энэ хрисэн хатгалыг бол амархан. Аха. Тий. Тэгээ наран цэцэг их гоё байдаг гэд энэний зургийг аваад би энийг хийсэн. За энэ нэг нөрөг ийм гэдэг шүү дээ. Тий. Энэ их сони гоё. Хоёр давхар ивээгөр ингэж аваад. Энэ тэгээ ноосон сүлжмэл энэ их гоё. Тий. Бас л нэг өрмөц гоё орлуулна билээ. Би энэ учрыг сайн олохгүй л байгаа юм. За энэ тэр Яа тий. энэ ч өөр шүү. Тэр чинь тооцсон хат. Энэ. За энэ чинь Бас тооцсон хатан бол би тэр наран цэцгийн дараа л хийсэн юм байна. энэ ч өөрхөө. Тооцсон хатан бол өөр. За тэр наатахтаа гараад тахтаа ийм корона гараад. Коронагийн эсрэг Коронавигийн эсрэг нэг бахан маск хийсэн. маскнууд айл. Үгүй яхад энэ хитгэн юм байсан юм аа. Янз бүрийн ирийн дагаар. Эдний даав гэж маш гоё л доо жинхэнэ л даавнууд. Тэгсэн чинь хэрэглээгүй л байгаа тий. Одоогоо ч нөө маск зүү гэж шаардахгүй болохоор ч бодлоо. Нийтээрээ маск зүүхгүй болохоор ч хэрэглэхгүй байгаа. За энэ хэдэн маск гоё. За Янз зүгт бэлэн. зүгт бил. За одоо энэ юу үзүүлэх гээд байгаа вэ? Энд ийм нэг жижиг гэхгүй энэ хүний гараар хийсэн би маш их үнэлдэг их үнцэнтэй гэж үздэг юм байна. Тэгээд өвөл ялка шинжилгээр эднийх ялкных модыг зассан чинь ийм хөөрхөн сүлжмэл юмнууд гаргаж модондоо зүгээд байхгүй юу? Тэгээд сонирхоод тэгсэн чинь авчи зүгээр л одоо ноосон даавн ийм утсуудаар ийм юм нэхэл бас зарим нь шинжилгээний тоглоомны хажуугаар ингэ зүүчт юм байна. Энэ хөөрх юм. Тэгээд би тэрний нэгийг дуурайлгаж ингэж өнгө утсаар ийм хийсэн юм уу? Тэгээ монголч гэсэн цэцэрлэгүүдийн захиалга өгч ийм юу яадаг гэсэн. За ээж наадуулаа та очиж зарах юм уу? Зарна штий би очив. Ингээд зарна ш. Давыг суулсууд яг захиалга өгөө тэг яаж болно ингээд хөөрхөн чинь хөөрхөн юм блэ штий. Тий. Тий. Энд чинь нөгөө модондоо нэг чимэглэлээс гадна юм гар урлын юмудаа засчихсан. Тэр гар урлын юм ингээд зүвчтэй ш. Энд дээр тавьчих. Тэгвэл таны юм дээр чинь сарнаад. Тэгтээс хөөрхөн л байгаа юм л та. Тэг хөөрхөн байгаа биз. За ээж наадах чинь юу машин бэлээ? Эний чи би Та надлаа харуул. нэг бас нэг юм шүрэн наамал хийж үзье гэж авчирсан юм аа Монголоос. Тэгээ энэ гоё машины зургийг сонгоод энэ зэхүүдээ ийм гоё эрэгтэй өгд машин сонирхтой юм чинь тэгэл гоё юм улаан машинтай болоорой гээл нааж өгсөн. Хийх дээр амархан байна уу? Өн чинь яхаа бас л нэлээд л харааны юу шаарддаг юм билээ. Амархан юм блэ гайгүй юм блэ. Нөө ойж гатахыг бодвол арай л амархан юм шиг санагдсан шүү дээ. За ээж юу үзүүлэх гэдэг та? Энэ охиныхээ хийсэн бүтээлийг үзүүл юм. Манай том охин иймэрхүү ширээний бүтээлийг том жижиг оёол хатгаад л тууцсан хатамблаар янз янзын юугаар ширээний бүтээлийг ойт хийдэг. Одоо тэгээ юун дээр ажиллаад байгаа вэ? Одоо ч Одоо нэг баахан нэхмэлэл тоглоомнууд л хийж байгаа гэсэн. Хөөрхөн юмнууд хийсэн байлээ. энэ гоё хөөх мод. Тий. Одоо ингээ манай гэрийг чимээл яаж байгаа. Энэ ингээ ширээний бүтээлэг. Янзын гоё. Манай дээр чинь өнгөний сонголт Монголд их сайн донжийн тааруулд юм уу намайг бодоход.